Засгийн газрын хуралдаан дээр за сүүлийн одоо 2007-оос 19 оны хооронд одоо байгуулагдсан сэргээгт эрчим хүчний төслүүдийн дундаж үн за энэний одоо үр ашиглалт үр өгөөж зэрэг юм сэдвүүдээр бол тодорхой одоо дүгнэлтүүдийг бол аль биесээр танилцууллаа. Тэгээд эндээс харж хахад үний хувьд бас одоо өнөөдөр бол сэргээгт эрчим хүчний дундаж одоо төслийн нэг журтаг бол харьцангуй одоо хямдарцаа ингээд олон улсын зах зээл дээр яригдж байна. Гэтэл манайд яг нөхцөл байдал ямар байна? Та бүхэн дүгнэлт хийж үзэхэд ямар нөхцөл байдал ажиглагдав? За одоогийн байдлаар яг дүгнэлт хийгээд үзэхэд 2007-оос 2019 оны хооронд байгуулсан 10 гэрийн дээр дүн шинжилгээ хийсэн. 1 кВт цагийн дундаж үн нь 9.5-аас 17.3 цент байгаа. Энэ бол нэлээд өндөр үн. Тэгээ нийт одоо суурилсан хүчин чадлын 8 орчим хувийг хэрэглээний 8 орчим хувийг хангаж байгаа боловч эдгээр 10 гэрээ одоо 3 салхины 7 нарны гэрээ байгаа. Нийт төлбөрийн 20%-ийг эрчим хүч системээс авч байгаа. Өөрөлд харьцангуй үнэтэй гэрээний дээ гэсэн үг. Яг энэ тухайн үедээ технологи арай хуучин байсан. Тэгээ сэргээгтээ дөнгөж дэлхийд арай дэмжиж эхэлж байсан. Монгол улсын дэмжиж байсан. Тийм болохоор тодорхой хэмжээний өндөр байж болно л доо. Яг бидний сая дүгнэлт хийсэн яг энэ гэрээ байгуулах явцад ямар алдаа хамаадаг гарсан байна. Одоо гэрээгээ яаж хийсэн байна? Цаашдаа ерэн зүгээр энэ гэрээнүүд дээр нөхцлүүд дээр алдаа хийчихгүй тул дараа дараагийн гэрээг үр ашигтай хийхийн тулд яах вэ гэдэг дүгнэлт хийсэн. Яг мэдээж хэрэг тэр хянаж шалгах ёстой тухайн үед ашиглангийн байдалтай ч юм уу тийм зохисгүй байдлаар ашигласан талууд байна лээ. Гэтэ тэр бол яг тусад нь ажиллах. Яг бидний хувьд бол хамгийн гол нь дараа дараагийн төслүүдэд ерөн зөв сэргээгт эрчим хүчийг Монголоос эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд энэ сэргээгтийн их үүсвэрийг ашиглахад үр ашигтай хамгийн сайн гэрээг яаж хийх вэ гэдэг дүгнэлт хийж байгаа. Яг энэ гэрээний дүгнэлтүүд гэсэн үг одоо бид нар нээлттэй сонгуульшруу зарлаад байгаа нь яг энэ юм байгаа юм л да. Гэрээг хэн нэгэн байгууллагатай хүсэлтийнхэн дагуу аль нэг дарагч юм уу хорооч юу байгуулгач юу мэдээд хийдэг биш. Нээлттэй сонгуульшруулалт буюу аукцион үн хаилцсан гэсэн үг. Газрыг нь эрчим хүчний яамнаас аваад өгч нь техник эдийн засгийн үндэслэл тооцоог нь бас хийгээд өгч нь. За тэгээ бусад тусгай зөвшөөрлийг нь шууд олох чинь ямар цаг хугацаа орохгүй. Хөрөнгө оруулагч бизнесмэнд юу бодох вэ гэхээр за энэ дээр би хөрөнгө оруулаад ямар хугацаанд хийгээд хамгийн бага үн өртгөөр хэд 1 кВт цагийн ямар үнээр нийлүүлж чадах вэ гэдэг дээр л өрсөлдөх юм байна. Тэгээ одоо яг тийм 5 аймаг дээр сонгуульшрал зарласан тэр нь одоо яг маргааш эрчим хүчний яамн дээр лайваар одоо пэйжээр эрчим хүчний яамны цахим хуудасаар лайв явна. Яг нэг наадмыг дамжуулалттай адилхан лайв явна. Тэгээд хэн хамгийн бага үн өгсөн 5 одоо хөрөнгө оруулагчийг сонгоно гэсэн үг. Сонгоод хамгийн бага үн өгсөнтэй 25 жилийн хугацаатаа захиалгын эрчим хүч худалдаа авах гэрээ хийх юм байна. 5 аймагт 5 байршил дээр тийм. Тэгэхээр энэ дунд яг одоо олон улсын зах зээл дээр шинжээч нар юу гэж ярьж байна вэ гэхээр өнөөдөр бол сэргээгт эрчим хүчний тоног төхөөрөмж болон нийлүүлэлтийн зардал за энийг одоо санхүүжүүлэх их үүсвэрийн өртөг бол нэлээд хямдарсан. Тэгэхээр Монголын хувьд бол сэргээгт эрчим хүчний асар их боломж байгаа учраас өмнө байгуулж ирсэнтэй харьцуулахад хямд өртгөөр гэрээ байгуулах боломж байна гэдэг үнийг талд хэлээд байдаг. Та бүхэн яг одоо хөрөнгө оруулагчдад санал болгох үнийн дээд доод хязгаар хэдийн одоо нэгжийн үнийг хэдээр худалдаж аваад тэр хүмүүс ямар хугацааны дараа одоо төслийнхөө өрөө хөгжих хүртэх боломжтой гэж харж байна. За мэдээж сэргээгт эрчим хүчний технологич санхүүжилтийн бүх зардал нь буурсан. Яг энэ журам дээр одоо бидний 5 аймаг дээр анх удаа Монголд хийж байна. Санал болгох дээд үнийг нь одоо 1 кВт цагийн 10 центээр тогтоосон байна. Бүх их усүр дээр адилхан. Одоо яг энэ 5 газар дээр гэсэн үг. 10 центээс илүү үг санал болгохгүй. 10 центээс доошогоо үн дуудана. Тэр нь хэд өрхөн мэдээж хэрэг хязгаар байхгүй. Яг энэ дээр бас нэг хоёр зүйл онцолж хэлхийг хүсэж байна. Өртөгт нөлөөлж байгаа зүйлс байгаа. Хямдарсан үнэн. Гэхдээ яг бид нар бас хүлээж байна. Маш сонирхолтой зүйл болно. Ягаад гэвэл 90 сэргээгт эрчим хүчний үн бодит үн өртөг Монгол улсад хэд байна гэдгийг тодорхойлох үс юм жишг арга хэмжээ болох юм байна. Бид нар үнэхээр сэргээгт нарны эрчим хүч байлаа гэхэд 10 центээр үйлдвэрлэж гин үү, 9-оор үйлдвэрлэж гин үү, 8-аар үйлдвэрлэж гин үү, 7.5-аар одоо нийлүүлж чадхаар байна гэдгийг үзэх юм байна. Яг хоо Монгол улс бол бас харьцангуй алслагдмал улс. Тээвэр, логистик юу вүлээ, зам харгуй юу вүлээ, хаанаас ирэх вүлээ бас богино хугацаанд хийн. Одоо шил дунд говьд хийлээхэд тийшээ материалаа татна хамгийн хоол нь Булган аймгийн Орхон сум байна. Тийшээ материал татна бас хугацаа орно. Хинтийн аймаг байна. Гэх мэтчлэн ингээд төсөл болгон дээр зардал нь өөр. За мэдээж хэрэг одоо магадгүй өөр Монголд хийж байгаа юм уу Хятадд хийж байгаа өртгөөс өндөр байх магадaltaй. За хоёрдугаарт энэ сэргээгт эрчим хүч бол бас
тэр нарны салхины хүчнээс хамаардаг. Говийн аймагт нөгөөр, Булган аймагт нөгөөр, Хинтээ аймагт нөгөөр, нөхцлүүд нүүр байх нь шүү дээ. Тэгэхээр төслөөсөө хамаарад тэр хол ороосоо хамаарад тэр нарны салхины эрчим хүчний нөөцөөс хамаарад өртгөн өөр гарнаа. Тэгэхээр энэ дээр бид нар бас нэг зүйлийг би онцолж хэлхийг хүсэж байна. Мэдээж хэрэг бид нар дуудлага худалдаа хийгээд аукцион хийгээд үнийг аль болох бага байлгахыг хичээж байгаа. 90 сэргийгт эрчим хүчний үнийг цаашдаа бага байлгахын тулд аукцион зохион байгуулж байгаа. Гэхдээ бас мэдээ хүлээлт байгаа ч гэсэндээ бас болгоомжлол байна л да. Яг саяын нөхцлүүдээс яа харахгүй Монгол улсын нөхцөлд тийм хямдар, тийм их бодож байгаа шиг хямдар үйлдвэрлэж боломжгүй байж магадгүй. Тэр үн өртөө хэд гарахыг бол мэдэхгүй. Магадгүй бидний хүлээлтээс арай өндөр гарч болно. Бүр нэлээд бага ороод ирсэн ч болно. Хамгийн гол нь энэ бол яг эрчим хүчний салбарт болж байгаа анх удаагийн аукцион дуудлага худалдаа цаашдаа гэсэн иймэрхүү маягаар төслүүд хэрэгжүүлээд явах юм. Монгол улсын одоо эрчим хүчний салбарын суйрлагдсан хүчин чадал 1976 байлуу миний өглөөний харсан тоогоор. За тэгээд эрх үйл бол одоо яг энээс давсан хэмжээний эрчим хүчний хэрэглээ тий оргил ачаал бол энээс давж магадгүй гэдэг ийм болгоомжл байж байгаа. Тэгээд тийм энэ утгаараа бас энэ 5 одоо төслийг одоо зарлж байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр та бүхэн яг эрх үүлэхэд эдгээр төслүүд амжилттай хэрэгжээд ашиглалтанд орох тал дээр хэр одоо ихтгэл найдвартай засгийн газрын зүгээс. За Монгол улсын суйрлагдсан эрчим хүчний одоо суйрлагдсан чадал нь 1936 мегаватт. Энэ жил тооцоогоор 1956 мегаватт хүрнэ гэж тооцож байгаа юм оргил цаг үед. Тэгэхээр бидэрт нэг 100-аас 150 мегаваттын чадлын тутал яг харахгүй өссөн харна. Энийг бол хэмбугаач байсан шууд богино хугацаанд нөгөөж чадахгүй. За энэ дутагдлыг нөхөхийн одоо мэдээж хэрэг засвар үйлчлэгээ сайн өвчтөний бэлтгэлээ хийн. Тэрний хажуугаар бид нар тийм их усрын хэрэгтэй байгаа. Их уср хэрэгтэй. Тэр бодлогын хүрээнд яг таны сая хэлж байгаачлан сая 5 аймагт маш богино хугацаанд нарны одоо батарей хураагууртай энэ цахилгаан станцыг 5 газар нээлттэй сонгогчруулалтаар маш яралтай хугацаанд 12 сарын 1-ээс өмнө ашиглалтанд оруулах нөхцөлтөөр зарлж байгаа юм. За мэдээж хэрэг энэ бол маш шахуу хугацаа. Одоо эрчим хүчний яамч ойлгож байгаа, засгийн газар ч ойлгож байгаа. За энэ хөрөнгө оруулагчид бизнесийн ч гэсэн ойлгож байгаа. Үнэхээр давчуу, за магадгүй заримдаа бол боломжгүй хугацаа. Гэхдээ энэ боломжгүй юмыг хийхин төлөө нийтээр эрчим хүчний дутагдалд орохгүй төлөө шахаад ажиллая гэдээ бүгд хаана ойлгож байгаа. Тэгээ ойлгож байгаа бас бизнес эрхлэгч хөрөнгө оруулагчтай их талархалтай байгаа. Гэхдээ ямар ч гэсэн бид нар бол энийг ашиглалтанд оруулахын төлөө үзэн нийтдээ 220 мегаваттын хүчин чадалтай ийм их усэр шинээр бий болох юм байна. Маргааш одоо зарлагдаа тий одоо шинээр ашиглалтанд орохоор төлөвлөж байгаа энэ 5 байршил дээр магадгүй одоо маргааш зарлагдах энэ аукцион дээр оролцож байгаа компаниуд хамгийн богино хугацаанд одоо тоног төхөөрөмжөө нийлүүлнэ ч гэдэм юм уу энэ шаардлагыг харгалзаж үзэх үү? Одоо гэрээндээ нөхцөл нь угаасаа тийм байна. Богино хугацаанд энэ өвлийн ачааллаас өмнө ашиглалтанд оруулнаа, тэрийг чаднаа, амжуулнаа гэсэн компаниуд нь орж байгаа гэсэн үг. Тэрийг санхүүжүүлж чадна, нийлүүлэлтээ татан авалтаа хийж чадна гэсэн компаниуд орж байгаа. Гэхдээ эрчим хүчний яамдрын ажил хэсэг байгуулж байна. Яагаад гэвэл яг энэ компанийн үйл ажиллагаас хамаарахгүйгээр зөвшөөрөл олгохтой холбоотой, эсвэл тоног төхөөрөмжийн гайлаар орж гарахтай холбоотой, ачаал үүсэх, очр үүсэх, эсвэл хүн суртлаас болоод ч юм уу гац тохиолдол гарах вэ гэсэн болгоомжлол байгаа. Тэгэхээр энийг байхгүй болохын төлөө ямар ч байсан тийм захиргааны гэдэг юм уу юм шаардлагагүй цаг алдал байхгүй байхын төлөө тэрийг хариуцаад хянаад мөрдөөд ажиллах нэг ажил хэсгийг эрчим хүчний яам дээр гаргаж байгаа. Гэхдээ энэ зөвхөн энэ 5 аймгийн төсөл дээр биш, энэ цаашдаа бас иймэрхүү асуудлууд бизнес эрхлэгчид хөрөнгө оруулагчид их ярьдаг. За бидний хувьд бол хөрөнгө оруулалтыг хувийн хвшлийн оролцоог үнэхээр дэмжихийг оролдож тийм бодлого баримталж байгаа. Тийм болохоор тодорхой үйлдэл үзүүлээд ийм ажил хэсэг байгуулж цаашдаа хөрөнгө оруулалтын дээр хөрөнгө оруулагчдыг тулж дэмждэг ийм нэгжийг байгуулж байна л гэсэн үг. Яг уу сэрэг эрчим хүчний одоо хэрэгжиж байгаа төслүүдийн зүгээс байнга ярддаг асуудал нь одоо байж болох дээд хэмжээний одоо нийлүүлэлтийг хийх боломж байсаар байтал одоо диспетчерийн үндэсний төвч гэдэг юм уу эднэрийн зүгээс бас тодорхой хэмжээний хязгаарлалтууд тавьдаг. Сүлжээнд бол өндөр одоо хэмжээгээр авдаггүй гэдэг ийм асуудлуудыг бол байнга гардаг. Тэгэхээр одоо та сайдын хувьд энэ дээр яг юу гэж харж байна? Нийлүүлэлтийн хувьд. Мэдээж хэрэг ингэж боломжоор үйлдвэрлээд нийлүүлэхэд бэлэн байгаа. Гэхдээ хоёр зүйл байгаа. Нэгдүгээрт бол эрчим хүчний одоо түрүүн би ярьсан энэ гэрээнүүд нэлээд нь өндөр дүнтэд орж байгаа юм. Үнэтэй. Үнэтэй эрчим хүч авах тусмаа бид нар хэрэгжилж харьцангуй хямд өнөр өгж байгаа. Тэгэхээр тэрний зөрүү нь алдагдал болж үүсдэг. Тэгэхээр санхүүгийн алдагдал орохгүй тулд үнэтэй эрчим хүчийг аль болох бага аваад хямдхан эрчим хүчийг одоо захиалж авах юм тохируулгыг диспетчер үндэсний төв хийдэг. За хоёрдугаарт энэ сэргээгдэхин гэрээнүүд ялангуяа нарны одоо салхины гэрээнүүд энэ сахилгаан станц бол тогтвор муутай. Одоо өдрийн цагаар нар гараа явж байхдаа сайхан үйлдвэрлэнэ.
Гэхдээ өдрийн цагаар бид цахилгаан бага хэрэгэлдэг, эрчим хүч бага хэрэгэлдэг. Тэгэхээр илүү л эрчим хүчийг авахгүй байх нь ойлгомжтой зөв байгаа даа. Яг оргил ачааллын үеэр орой 6-аас 9 цагийн хооронд ч юм уу тэрэн дээр бол ихэвчлэн батарей хураагуургүй бол нийлүүлэх боломжгүй байдаг. Тэгэхээр санхүүгийн талаасаач, техникийн талаасаач гэсэндээ, тохируулах талаасаач гэсэндээ яг саяын тэр хөрөнгө оруулагчдын юг одоо хүсэлтийг шууд биелүүлэх боломжгүй тэр нь зөв байгаа юм бодлоо. Цаашдаа харин бид нар одоо л эрчим хүчний дутагдaltaй байна. Илүүдэлтэй болчих юм бол тодорхой хэмжээг нь худалдаж аваад илүүдэл цахилгаан эрчим хүчээ дуудлага худалдаагаар яг зах зээл дээр үн хэлцүүлэгчид зарж болохоор тэгэх юм бол хямдхан зарах нөхцөл үүснэ. Одоо бид нар дутагдaltaй болохоор яг ингээд илүүдэл цахилгаан эрчим хүч байхгүй юм чинь тэрэн дээр одоо зах зээл хөгжүүлэх боломж нь хомс байгаа юм. Үн тарифын хувьд одоо засгийн газрын чухам яг ямар бодлого баримталж байгаа талаар асуумаар байна. За жишээ нь 2024 оны 11-р сард одоо эрчим хүчний үнийг нэмснээр инфляцид одоо суурь нөлөө 1 жилийн хугацаанд үргэлжилсэн ингээд статистикээр тооцоолол гаргасан байж. Та бүхэн ер нь эрчим хүчний салбарыг одоогийн байгаа нөхцөл байдлыг одоо цаашд нь илүү одоо дамжруулахгүй тулд те энэ хэмжээний үр төлбөрийг одоо дахиад нэмэгдүүлэхгүй тарифыг одоо өртөгтөнд хүрэхийн тулд яг ямар одоо үн тарифын бодлого баримтлана гэж харж байна. За хамгийн түрүүд онцолж хэлэхэд эрчим хүчний үн тарифыг яам биш, ерөнхий сайд биш, эрчим хүчний зохицуулахаараа гаргадаг. Зохицуул руу яагаад гаргадаг вэ гэхээр тэр үйлдвэрлэж байгаа өртгийг нь тооцоод, дамжуулж байгаа өртгийг нь тооцоод, иргэдэд бас дарамтгүйгээр, монопол болохгүйгээр ингээд дундыг нь тогтоохыг л хороо хийдэг гэсэн үг л дээ. Тэгэхээр эрчим хүчний сайд одоо бие уучил үн тогтоодоггүй. Зөв бодлогын хувьд ямар бодлого барьж байна гэхээр одоо бол эрчим хүчний үн байх ёстой үнээсээ өртгөөсөө хамаагүй доогуур байгаа. Хэрэг үйлдвэрлэж байгаа өртгөөс нь бага үнээр зараад бага үн өгөөд байх юм бол ямар үйлдвэрлэл том байна уу, жижиг байна уу, зөвхөн талхны үйлдвэр байна уу, худалдаа 8 байна уу, хинч ажиллахгүй болохоор эрчим хүчний салбар яг үннийг хэлэхэд өнөөдрийн байдалд орсон. Олон жилийн турш хийх ёстой зүйлийг цагт нь хийгээгүйгээс болоод үн өртөг тарифыг нь зах зээлд шилжүүлж чадаагүйгээс болоод яг хуучин баг социализмын үеэр байгаа ганц салбар болчиход байгаа юм үн тарифын үед. Тэр энийг бол өөрчлөх ёстой. За өөрчлөлтнийхээр бас мушгаад байдаг үн тарифыг шууд нэмнэ гэсэн үг бишээ. Хоёр талтай юм. Нэгдүгээрт бид нар одоо яг нэг бодлого 3 зарчим 9 ажил гээд томьёолоод хийж байна. Үйлдвэрлэж байгаа өртөг зардлыг буруулах ёстой. Компани засаглалын асуудал байна. Энэ салбарыг цахимжуулах асуудал байна, ухаалаг асуудал байна, хүний оролцоо багтаа болох асуудал байна. За тэр нөгөө хулгай зэлхий гэж яриад байдаг илүү дутуу зардал, илүү оронтой хасах асуудал байна. За ингэж өртгөө буруулах гэсэн нэг талаасаа. Нөгөө талаасаа тэр эрчим хүчний зохицуулах хорооны хийх ёстой зүйл бол өртөгт нь ойролцоо үнийг тогтоох ёстой. Тэгээ үнээ бас нэмэх ёстой гэсэн. Энэ хоёрыг нь хоёр талаасаа нийлүүлээд урт хугацаанд иргэдэд ч гэсэндээ дарамтгүй аж ахуйн нэгж байгууллагад бас бизнес эрхлэхэд илүү зардал болдгоо дарамтгүй. Бас яг энд 18,000 хүн ажиллаж байгаа эрчим хүчний салбар байна да. Өдөр шөнөгүй ажиллаж байгаа энэ эрчим хүчний салбарын хөдөлмөрийн үнцнийг бас шударгаар үнэлсэн. Энэ зөв үнийн тогтолцоонд орох нь л бодлого юм байна. Тэр ингэж чадах юм бол бид нар дахиж үн тариф ярихгүй, тэрэн дээр хэрүүл хийдэггүй. Тэгсэн хэрнээ чанартай хязгаарлалт хийдэггүй эрчим хүч авах нь одоо бидний үндсэн зорилго байна. Түүнээс хямдхан хэрнээ тасалддаг, чанаргүй одоо гэрэл улаасчдаг ийм эрчим хүч бол бидэрт хөгжлийн суурь болохгүй.